Монгол улсын үндсэн хууль. За хамгийн сүүлд нь бол 4-р бол эх орноо хамгаалах, цэргийн алба хаах гэж энэ нэг ийм үүрэг байж байгаа. За эх орн гэж юу вэ гэдгийн талаар бол их маргаантай ойлголт. Эх орн гэдэг бол одоо бидний энэ эцэг өвгдөөс өнөөдрийн бидний одоо ингээд оршин амьдарч байгаа уул ус, газар шороо, ус нутаг энэ дээр оршиж байгаа хүний гараар бүтээсэн бүхий соёл иргэншлийн ололт, энэ дээр оршиж байгаа дэг журам, энэ бүгдийн нийлбэр цогцоо бид нар бол эх орн гэж ингэж ойлгодог. Тэгэхээр энэ бүтээсэн хамтын оршихуйхаа үн цэнтэй энэ зүйлийг бол хамгаалах явдал бол эргэн хүний үүрэг байхаас өөр арга байхгүй. Энийг хамгаалахгүй бол дэлхийн ертөнц гэдэг бол одоо тэгээд туйлын амар амгалангийн тийм төлөв байдал болоогүй байна. Энийг хамгаалахгүй бол одоо бас гадна дотны эрсдэл байна уугүй байна. Нийгэм гэдэг бол одоо ямар ч тийм зөрчил бэрхшээлгүй муу муухай зүйлгүй болчихсон одоо тийм инкин цагаан тагтаа гэдэг шиг өндөг шиг гэдэг юм уу тийм ариун зүйл биш. Нийгэм дотор ч нөөрөө бохор муу зүйлүүд байж яадаг. Тэрнээс хамгаалах хэрэгтэй. Гадны аюул занлаас бид нар хамгаалах хэрэгтэй. Дэлхийн ертөнцид одоо гадны аюул занал байхгүй болоод туйлын инг тайван гэдэг зүйл тогтсон үгүй өвгүй, тогтох ч юм уугүй ч юм уу тэр бол эргэлзээтэй. Тийм учраас бол энэ эх орн гэдэг энэ тогтолцоогоо байгаль дэлхийг газар шороогоо энэ дээр өөрсдийнхээ бий болгосон өв соёлыг бид л хамгаалахгүй бол өөр хэн хамгаалах гэдэг утгаар бол Монгол улсынхаа бүх иргэнд нэг хамгаалаа гэдэг ийм үүргийг өгсөн байна. За тэгээ эх орноо хамгаална гэдэг бол зөвхөн цэргийн алба хаах биш. Одоо өөрийнхөө уул усаа, газар шороогоо, ургамлаа, ан амьтнаа, соёл иргэншлээ, түүх соёлынхаа дурсгалыг яг одоо хайрлаж хамгаалж байгаа явдал бол бид нар эх орноо хамгаалж байгаа иргэн хүн үүргээ биелүүлж байгаа нэг хэлбэр гэж ингэж үзсэн. За түүний дотроос бол цэргийн алба хаах гэж энэ 17-гийн 1-д бол тодорхой заасан. Энэ бол их тодорхой нэг үүргийг нь онцлсон байна. Цэргийн алба хаана гэдэг нь бол зөвхөн алба хаахаас гадна эх орноо хамгаалах бид нэр бэлтгэлтэй байх хэрэгтэй. Бэлтгэлтэй байх хэрэгтэй. Бэлтгэгдсэн байх ёстой. Улс гүр нь бэлдэх ёстой. Тэгээд шаардлагатай үед бол сэрэг нь инх цагийн бүтээн байгуулалтанд оролцож болно. Шаардлагатай үед бол дамбайлдааны үүрэг гүйцэтгэх тийм чадвартай сэрэг айрамтай байх ёстой гэж энэ утгаар нь бол одоо энэ журам төрөг болгож ингэж тодорхойлсон байна. Монгол улсын үндсэн хууль. Мэдэгтэн сахигтун. Хууль зүй дотоод хэргийн яам.